Өндөр суух тавтай морил би бол хөтлөгч инх бат. Хөтлөгч зандагийн бэлтгэн үргэдэг сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City хотхон болон аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостелгоны од мөн радиогоор хүрч байна. За өдрийн зандаа. За өдрийн мэндэ ба. За Монгол сойж болтгоо тий. Харин тий. За яг одоо бас 3 жилийн өмнө буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр. Энэ өдөр өмнө нь бүр олон улсад огт дуулж байгаагүй Prigozhin, Wagner Group гэдэг энэ хоёр нэр дэлхийн эдийн засгийг стол нэг дэлгэлсэн шүү дээ. Тэ зандаа нэг юм хэлье. За. Хоёлаа яг одоо Монголд тоглоод байгаа учраас чи маш яарад байна. За жоо 50 яри тий. За тэгэхээр Евгений Prigozhin гэх нөхөр нэр тийм шүү дээ. Оросын холбооны улсын нөгөө засаг төрийн эсрэг Оросын батлан хамгаалахын яам болон зэвсэг түвшний эсрэг бослого өгдөөсөнд тэгээд шударга ёсны марш гэдэг нэг маршийг энэ өдөр зохион байгуулсан. Эсвэл бүгд тэр ангаас Яг тэгсэн. За энэ чинь хөлсний мэрэгжлийн гих зэргүүдийг игнэндээ нэгтгэсэн Wagner Group гэдэг энэ хувийн цэргийн компани нь болохоор Украины дайнд Оросын армийн нэгэн тусгай салааны үр гүйцэтгэж байсан. Гэтэл хүчний тэнцвэр алдагдсан уу? Эсвэл хоорондоо түнжин хагарсан уу? Эсвэл удирдлага нь солио өвчин туссан уу? Ямар ч юм шалтгаанаар Wagner Group-ийн удирдлага Оросын төртөө тэрсэлтгээр шийдсэн. За Prigozhin шударга ёсны маршийн гол зорилгыг батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон зэвсэг түвшний жанжин штабын дарга Валерий Герасимов нарыг огцруулах гэж тодорхойлсон ба. Тэгэхдээ энэ хоёр хүн л Оросын цэрэг армийг хүчгүй сул дорой болгосон. Оросын харьяаны газар нутгийг украинчуудад алдсан. Өөрийнх нь тэр Wagner Group-ийн хэдэн зуун цэргийг армийнхан хөнөөсөн гэх зэргээр дайш давшилж байсан хид хідэн бичлэгийг энэ нөхөр сошиал медиад байрлуулсан. Үүгээр зогсохгүй бүр Украинд явуулж байгаа энэ Оросын цэргийн тусгай ажиллагааг худал хуурмагт үндэслэлээ. Дайн өдөг шалтгаан бүхэлдээ зохиомл байсан гэх мэт үг унагсан тэр дорой олны анхаарлыг татсан. Тэгэхээр энэ зөвхөн Орос Украины зөрчилтэй холбоотой асуудал биш. Харин Путиний засаглалыг тэр чигт нь буруу шааж шүүмжилснээс өөрсгөө байсан. Гэхдээ Prigozhin мэдээлэлтэй нэг ч удаа Путиний нэрийг дурдаагүй. Харин оронд нь нөгөө Шойгу түүний гар хөл болсон олигархуудын бүлэглэл тэр хувийн ашиг сонирхолтой хөтлөгдөөд Украины дайныг өдөөцсөн юм аа. Оросын арми Украинд яг хэдэн цэрэг үхэж үргэлжсэн талаарх бодит мэдээллийг нуун дарагдуулж байна гэж мэдэгдээсэн. Ингээд Telegram хуудасаараа дамжуулаад Оросын холбооны улсын зэвсэг түвшний эсрэг албан ёсоор зэвсгэлсэн бослого өдөөж байгааг мэдэгдэж. Ингээд Москва руу би цэрэг оруулна. Армийн удирдлагатай тооцоо бодно гэсэн. Тэгтэл хамгийн гол нь энэ чинь зүгээр мэдэгдээд байгаа шүү дээ. Маргааш нь буюу 6 дугаар сарын 24-ний яг үүр зүрээр Prigozhin ахин мэдээлэл хийгээд өөрийнх нь цэргүүд Луганскийн талаас Ростов-Мужийн нутагт нэвтрээд Мужийн нийслэл Ростов-на-Дону хотс дахь Оросын зэвсэг түвшний нөгөө өмнөд цэргийн тойргийн командлын штабыг эзэлж авснаа дэлхийн дээр зарлцсан. Тийм болсон. Өмнөд цэргийн тойргийн командлын штабыг эзэлсэн. Тухайн цахим сүлжээгээр тарсан тэр зураг бичлэгүүдээс хамгийн гол нэг юм маш тодорхой харагддаг. Ростов хотын иргэд Вагнерийн цэргүүдийг бүр уугаалan дэмжиж байгаа нь харагддаг. Тэгэхээр иргэд бол битүүгэндээ Путиний засаглал дургу байгаа нь яг энэчээс харагддаг байхгүй. Тэгсэн чинь төд удалгүй үнэхээр Wagner Group-ийн нөгөө танк, хувигласан машинууд Москва хотын зүг хөдөлсөн мэдээ бүр олон улсын төдийг энэ Оросын хэвлэл мэдээллүүдийн хэрэгслэр бүгднгээр цацагдаад эхэлсэн. За ингээд хэрэг явдлын нарийн ширээнийг одоо сайн ойлгож мэдээгүй хүмүүс үнэхээр ч яг Путиний эсрэг цэргийн томоохон бослого дэгдсэн мэтэр төсөөлөд болж буй явдлыг бол амьсгаа даран хүлээж илаа шүү дээ. Тэ. Гэтэл Евгений Prigozhin болохоор ард иргэдийн тэр уухай гашрах дуунаар зэр зэвсэг агсан, гялалцсан хөөх уягтай хүлэг батар юм шиг яг харагдчихсан үйл яг цаанаа яг тийм биш ээ. Энэ нөхөр ер нь одоо тийм ард ирэхэд ер нь ингээ уухайлан дэмжихээр одоо маань Сүхбаатар жанжиг цөөлөл та тийм эсвэл Чингис хаан ч юм уу ингээд нэг ард иргэдийн дундор ингээ морьтойгоо явж ийн хүмүүс ингээ уухайлж байгаа бол яг үнэхээр баатар ирчүүд байсан шүү дээ. Prigozhin харин тийм байсан уу гэдэг асуулт байна. Орчин цагийн Орос орны түүхэнд дэх магадгүй хамгийн хачин жигтэй үйл явдлын эзэн болсон энэ этгээд чухам яг ямар учиртай хүн байв?
Вагнер группийн бослого гэж яг юу болж өнгөрсөн? Мөн Пригожины амьдралын тэр сүүлчийн өдөр буюу онгоцон олсон өдөр яг юу болсон зэрэг асуултанд өнөөдөр хариулах юм. За Евгений Викторович Пригожин болохоор одоогийн Санкт-Петербург, хуучнаар нөө Ленинград гэдэг нэртэй байхад нь тэнд төрж өссөн. За уурхай инженер байсан аав нь болохоор түүнийг 9 настайд нөхөрх нас барсан юм байна. Тэгээ гэр бүл нь нэлээд зутруухан амь зуудаг болсон юм байна л да. Ээж нь болохоор сувилагч. Тэгсэн Пригожины ээж болохоор ахиад гэрлээд тэгэхээр нөгөө хойд аав нь болохоор Пригожинд анх цанаар гулахыг зааж өгсөн юм байна. Бүр энэ Пригожин ч бүр баг багтаа мэрэгжлийн цааны тамирчин болно гэдэг мөрөөдөлтөөс. Тэгсэн чинь өсвөр насндаа бэртэл аваад өөр замаар явах нь тодорхойлчих. Тамирчны замаар биш. Гэтэл өөр замаар явах болсон нь юу байсан гэж 18 настайдаа нэг зам сонгосон. Тэр зам нь гэмт хэрэгтний жинхэнэ буруу зам сонгосон. Пригожин болохоор гудамжны танхаачуудтай нийлэх болоод 18 наснаас 30 нас хүртэл янз бүрийн хулгай, дээрэм, залилангийн хэрэгээр орон шорон дамжаал явуулсан. Ингээд 1990 онд хүмүүжиж гарч ирээд гудамжинд хот-дог зардаг болсон байна. За. Тэгсэн энэ жижигхэн бизнес нь харин хэдхэн жилийн дотор Санкт-Петербургийн энэ хотыг гэрсэн бүр 100 гаруй киосктэй түргэн хоолны сүлжээ болж өрсөн. 100 гаруй яваад та. Тийм байна. Ингээд бүр энэ маш ашигтай бизнесээс олсон мөнгөө хурааж хуримтлуулсаар хагаад тун удалгүй Санкт-Петербургт өөрийн гэсэн бүр тансаг зэрэглэлийн зоогийн ресторант болсон. Ингээд 1991-ээс 1997 оны хооронд Пригожин энэ зоогийн газраас гадна хүнсний сүлжээ дэлгүүрийн бизнес эрхэлж байсан ба. Энэ үедээ бүр мөрөөдөө тоглоомын бизнес хүртэл оролцоод Санкт болохоор анхны хэд хэдэн казиног байгуулсан тийм томоохон группт хүртэл хувьцаа эзэмшиж эхэлсэн. За ингээд яг энэ үед харин Пригожинтэй зэрэгцээд энэ хотод, энэ маш том хотод өөр нэг ирийн амьдрал бас өөрчлөгдөж байсан. Тэр хүн бол Владимир Путин. Путин болохоор тагнуулын албаа орхиод улс төр дөнгөж хөл тавьчихсан үе. Харин Путин, Пригожин хоёр болохоор 1990-ад оны дундуур Путинийг нөгөө Пригожины New Island гэдэг нэртэй хөлөг онгоц дээрх ресторанд нь орж ирснээр танилцсан юм байна. Харин Путин ерөнхийлөгч босон даруйда энэ шинэхэн сайн андтай маш ашигтай олон гэрээ тендер олж өгдөг болсон. Ингээд 2001 онд жишээ нь Францын ерөнхийлөгч Жак Ширак Орос улбаанд айлчилж байгаа. Тэгэхэд Путин Ширак хоёр New Island ресторанд зоог өрсөн ба. Пригожины. Дараа жилийн чалгаагүй Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Бушийг Оросд айлчлахад төрийн өндөр дээд хэмжээний зоогийг мөн л Пригожин зохион байгуулсан. Путин 2003 оны төрсөн өдрөө ч гэсэн New Island ресторанд бас тэмдэглэсэн. Путин Пригожин хоёр ингэж бүр 2000-ад онд маш дотн найз нөхөд хамтрагч болоод Пригожины Concord Management ба Consulting гэдэг нэртэй компани дунд сургуулиудын үдийн хоолыг хариуцдаг болж. Дунд сургуулиуд энэ чинь Орос ямар том гүрэн блэ тий. Мөн төрийн албан хаагчдын хоол хүнсийг нийлүүлэх гэдэг хэдэн зуун сая Америк долларын гэрээ контрактыг нь ингээ Пригожин хариуцаад Путин тэрэнд нь ирэх болгодог болчихгүй. Энэ үеэс Пригожиныг Путиний тоогооч гэж нэрлэдэг бас ийм учиртай. Ингээд 2012 он гэхэд Пригожин бүр яасан гэж 12 онд Оросын зэвсэгт хүчний хоол хүнсийг хангадаг болсон. Ганцхан жилийн эргэлтэн зөвхөн энэ бизнесээс нь ганцхан жилийн эргэлт нь 1.2 тэрбум Америк доллар. Ийм том Кремльтэй хийгээд байгаа байхгүй. Цаана ашигаа Путин аав штэ. За ингээд энэ олон гэрээ тендерээс олсон ашиг орлогын нэлээд хэсгийг Пригожин энэ монголчуудаа яг энийг хамгийн сайн анхааралтай сонсоор. Пригожин интернетийн судалгааны агентлаг гэдэг нэртэй компаниг үүсгэн байгуулахад энэ их мөнгөө зарцуулсан. Интернетийн судалгааны агентлаг. Энэ компани ямар учиртай гэхээр биднэрт бас их саадуулсан компани байхгүй. Оросын бизнес эрхлэгч болон Кремлийн эрх ашигыг хамгаалах, эрх баригчдын өмнөөс онлайн пропаганда хийх. Энгийн үгээр бол троллуудын армийг ажилуулах зорилготой ийм байгууллага юм. Энэ байгууллагын жишг нь Монголд орж ирснийг нь оюун эрдэнэ Нямбатар эднэр ашигласан байхгүй юу? Одоо энэ Хээрэ Баатар эднэр чинь. Тий, одоо Монголыг самарж штэ. Самарч. Энэ 2012 онд Пригожин энэ Путин хоёр энийг эхлүүлсэн байхгүй юу? Маах энийг сайн ойлгоорой нэрэ. Энэ интернетийн судалгааны агентлаг нь бүр 2013 оны 100 байгуулагдаад
2023 оны 7 сарын 1-нд үүдээр 10 жил ажилласан. Энэ 23 онд нөгөө үүдээ барьсныг ойлгож байгаа. Энэ чинь Пригожин нас барсан жил. Энэ агентлагийн троллуудыг бүр 2016 оны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдийн сонгуулийн явцад хөндлөнгөөс нөлөөсөн гэж үздэг. Мөн Украин болон ойролт орнуудад хэрэгжүүлэх тэр Москвагийн бодлогыг дэмжих зорилгоор хэдэн мянган хуурамч хаягаас худал хуурмаг мэдээлэл тараадаг байсан. Тэгэд энэний тусгал нь Монголд ирсэн байхгүй тийм. За Пригожин хэдэн саяын хөрөнгө мөнгө 2014 оноос нэг зүйл зарцуулж эхэлсэн байна. Тэр нь өөрийнх нь хувийн өмч цэргийн компанид буюу Вагнер гэдэг нэртэй групп. Их сонин Орос хүнд баймгүй нэр байгаас энэ учрыг тайлна. Украины дайн болохоор яг үндэ 2014 онд Кремийн хойгийн зөрчлөөр эхэлсэн те. Оросын тал тэр жил ч нөө Кремийн хойгийг эзэлчихсэн. Түүнээс гадна Украины нөө зүүн хязгаарын Донбассын бүс нутгрууд халдан довтлсон. Тэгээд Донецкийн болон Луганскийн бүгд найрамд улс гэдэг тоглоомын хоёр улсыг байгуулж гисэн. Энэ үеэс л нөгөө Вагнерийн цэргүүдийг идэвхжсэн Оросын зэвсэгт хүчнээс хамгийн гол нь гадуур үйл ажиллагаа явуулж гисэн гэж үздэг юм байна. Гэхдээ Оросын төр энэ компани үйл ажиллагаанд бүрэн оролцоотой байсан. Хууль журмын дагуу хийж болохгүй тийм юу гэдэг чи олон улсад мэдгэж болохгүй нэг хар бор ажлуудаа энэ группийн нэрээр хийлгэж ирсэн гэж үздэг юм байна. Тэгэхээр ингэж үзэх юм бол Кремлээс ангид тусдаа бүрэн бие даасан байгууллага гэж үзэх ямар ч тэр аргагүй. Зөвөрлбөл энэ 1996-аас 2014 оны тэр хооронд нэг үйл ажиллагаа явуулжсэн Америкийн нэгдсэн улсын Blackwater гэдэг нэг хувийн цэргийн грейд компани гэдэг. Тэрний хөлсний цэргүүд яасан гэхээр Иракийн дайны үеэр тагнуулын төв газартай хамтран ажилладаг байсан ба. Үүний дээр Иракт хэд хэдэн удаа энгийн иргэдийн аминд хүрсэн тусгай ажиллагаа зохион байгуулжсэн. Тиймээс товчхондоо Вагнер групп нэгэн үе Оросын Blackwater байсан гэсэн үг. Тэгэхээр ялангуяа Украины дайны их үед тэр тусмаа энэ Донбассын бүс нутагт Орос иргэд Украинаас нөгөө салган тусгаарлах хүсэлтэй байна. Тэдэнд цэргийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэсэн энэ Кремлийн суртал хуулгыг дэлгэрүүлэхэд Вагнерийн цэргүүд маш том үр гүйцэтгсэн. Бүр зарим их сурвалжийн мэдээгээр тэд энгийн иргэдийн дунд энгийн хувцастай ороод иргэдийг төрхрөх, Украины талыг баримтлсан иргэдийг олж илрүүлээд баривчлах, мөн устгах, хөнөх энэ маш аимшигтай ажлуудыг гардан гүйцэтгэж байсан гэж байна. Энгийн хувцастаар. Тэгэхээр бүр Донбассын цэргүүдийн дунд хүртэл Вагнерийн хөлсний цэргүүд хитэн 10 байсан. За ингээд Вагнер группийг Пригожин биш харин Дмитрий Уткин гэдэг нөхөр байгуулсан гэдэг бас нэг таамаг байгаа. Энэ хоёрын хэн нь яг толгойлогч болох нь 2022 он хүртэл тодорхойгүй байсан. Зарим мэдээнд Пригожин, Уткин хоёр энэ хоёулангийн Вагнерийн тэргүүн үүсгэн байгуулж гэдэг бол заримд нь Пригожиныг болохоор санхүүжүүлэгч нэ яг гол эзэн. Харин Уткинийг болохоор цэргийн ажиллагаа хариуцсан командлагч нь гэдэг ч юм уу ийм мэдээлэл байдаг. Энэ Дмитрий Уткин гэдэг юу нөхөр гараад ирвэ гэхээр энэ Оросын айрамд дид хурандаа цолтой явсан нөхөр байгаа бол дид хурандаа. Ингэж чад неонацист болсон байхгүй. За. Тэгэхээр тэр анх Вагнер гэдэг нэрийг бодж алсан. Тийм биш шүү дээ. Тэгээд учир нь Гитлерийн хамгийн дуртай хөгжмийн зохиолч нь Вагнер. Рихард Вагнер. Ингээд нацист үзлээ Уткин ингэж тодгосон байгаа байхгүй. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад тэгээд цаашаа үргэлжлэе. За тий. Ясэм тэр чинь нацистууд тохгүй. Тийм болж таарлаа. За машинаа засуулах гэж байгаа бол би Ford Motors-ыг санал болгомоор байна. Би ер нь машинаа засуулах гэдэг нэлийн төвөгтэй байдалтай учирдаг. Ягаад тэгэхээр засварын газар очихоор тэнцэн их цантаа ч юм уу ивэнч мэддэхгүй нэг ааш мутаа нөхөр зогсож байдаг байхгүй юу? Тэгээ бүр юм ярихгүй. Машин чи яац юм. Би яаснаа мэдсэн бол тийш очихгүй шүү дээ. Тэгээ засгаж бөө юм болно. Тэгээ тэнцээ нэг бурхан тэнцээ. Тэгээд юугаар засаад байгаа, юугаар сэлбээд байгаа бөө мэд. Тэгэхээр нүг хариуцлага байна уу, юу вэ? Би юусэн мэдгээ болчиход байгаа байхгүй. Хянчдгаа болчиход. Тэгээд тэрнтэй хэрүүл хийх үү, яах вэ? Машинаа засуулах гэж очих би тэнцээ хэрүүл хийх бол шал тэнийг асуудал үүстэй. Тэгээд тихгүүгээр яг хариуцлагатай газрыг сунгамаар авал Ford Motors-ыг сунгах юм бэл. Ягаад тэгэхээр эднийх одоо бараг 30 жил 27 дахь жилдээ Япон автомашины сэлбэг засварын одоо салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. 30 жил гэдэг чинь маш хариуцлагатай ажилласан гэсэн үг шүү дээ. За ингээд хариуцлагатай ажилласны үр дүнд Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон байна. Бэш ясманд. Япончууд чинь хариуцлагатай тууштай хүмүүстэй л хамтарч ажилладаг байхгүй.
Тэгэхээр ямар нэгэн асуудал гарна гэж одоо бодохгүйгээр миний машиныг ямарчсан засахын хувьд маш дээд зэрэгээр засах юм байна гэд итгэлтэй байхын тулд Ford Motors дээр очоорой гэж би зөвлөмөр байна. За тэдэнтэй холбогдох дугаар нь 7510 7510 TEZ3-ын чанхойн тэдний засварын төвөнд байх шүү. За баярлалаа. За баярлалаа. Зөвхөн хамт олонд нь бас нэг баярснаа илэрхийлье. Яг үл нэг засварын цаана нэг автослоос сэргийлэх үйлдэл явж идэг. Энэ 27 жилийн хугацаанд хэдэн мянган хүн 8 насыг аварснаа өөрсдөө мэдээгүй явж иш магадгүй. Уучраас хэлээ те. Яг тэгж бодохоор их гоё шүү дээ. Тийм байна. За ингээд Вагнер групп байгуулагдсныхаа дараах эхний 2 жилдээ болохоор нилээд далд их нууцлаг байсан байна. Харин 2016 оны ихэнх үеэс цэргийн тоогоо огцом өсгөөд 2017 оны сүүлчгэд 6000 гаруй цэрэгтэй болсон байна. Бұл чинь хувийн зөвлөлтний компани шүү дээ. 6000 цэрэгтэй. Вагнерийн цэргүүд энэ үеэс Оросын зүүн өмнөдөх Краснодарын хязгаарын тэр тусгай бүсэд Оросын армийн таамд бүр бэлтгэл сургалт хийгээд тэгээд тусгай ажиллагаанд бэлтгэж эхэлж байгаа. Энэ үеэсээ орон нутгийн шинжтэй байхаа болоод бүр олон улсад гарч эхэлсэн. Санхүүжилт нь хэд дахин өссөн. Яг нь санхүүжүүлэгч нь бол Владимир шүү дээ. Ер нь тий. Энийг бүгд л мэдж байгаа юм чинь одоо шууд л яриад байна. Тэгээд санхүүжүүлэлт нь ингээд өсөөд байх хэрээр яасан гэхээр албан агчдын тоо бүр 100000 давсан баг. Цэргүүдийн дунд бүр Серб, Армен, Казах, Молдав гэдэг ч юм уу янз бүрийн гадаадын цэргүүч олноор нэмэгдсэн. За ингээд Кремлийн албаныхан болохоор хөлсний цэргүүдийн давуу талыг яг санхүүжүүлээд нэхэр давуу талыг нь ойлгочихгүй. Украинд олоод харсан. Ямар давуу тал гэдэг нь. Өөрсдийнх нь яг нөгөө жинхэнэ улсын арим хийж чадахгүй юм энэ хувийнхан хийж чадаад. Тийм болохоор хөлийн чанд дахь Оросын ашиг сонирхлыг хамгаалахад Оросын арим оролцож болохгүй зүйл дээр энэ Вагнер группийг ашиглаж эхэлж байгаа байхгүй. Энэ бодлогын хамгийн том жишээ нь Сир. 2011 оноос хойш иргэний дайнтай байгаа энэ улсад байр сууриа хамгаалахын Путинд хизээсээ чухал байж ирсэн. Сирийн ерөнхийлөгч Башар ал-Асад байлаа шүү дээ. Путин ойрхон орон дох гол түншийнхаа нэг гэж түүнийг үздэг байсан. Ингээ 2024 онд чинь Асад чинь юу эрх мэдлээ алдсан те. Одоо хаана байгаа гэхээр Оросд байгаа шүү дээ. Тийм байх. Тэгэхэд Вагнерийн цэргүүд аль бүр 2016 оноос хойш Сирт тулдсан. Бүр 2021 оны сүүлчээр тэд ч мөр Америк цэргүүдтэй тулдж байгаа шүү дээ. Вагнерийн цэргүүд. Гэхдээ яг Вагнер группийн хамгийн тод уул мөрөө үлдээсэн газар нь хаана гэхээр Африк ТV. Тэгэхээр манайхан бас энийг бас л ер нь жоохон анхаарал тавьж сонсороо. Энэ Монголд болчихгүй гэдгээс би айгаад байгаа учраас. Яасан гэхээр Лив, Мали, Төв Африкийн бүгд найрамд улс, Мозамбик, Мадагаскар, Судан, Нигер зэрэг улсад Вагнерийн цэргүүд үүрэг гүйцэтгэж байсан. Тэд Оростой нөхөрсөг харилцаатай эрх баригчдын талд үйлчлээд Оросын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашиг бүс нутгийг Вагнерийн цэргүүд хамгаалж ирсэн. Оросын хөрөнгө оруулалт гэхээр тэдгээр компани дунд алмазны маш томоохон уурхайны дунд л ирж. Гэвч Оросын эрх ашигыг хамгаалах нэрээр эдгээр маш олон гэмт хэрэг үйлдсэн байна. Ялангуяа Мали улсын тэр нутгийн иргэдийг хэдэн зуугаар нь алж хийсэн. Тэгэхээр бид нар ямар нэг уурхай тавил олон улс орны уурхай тавил зүгээр шүү. 3 дахь чөршин. Энэ их чухал гэдэг нь энэнгээр би хэлэх гээд. За ингээд үүнээс нь болоод Эстон, Франц, Литв, Их Британи гэд мөн Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагууд яасан гэхээр Вагнер группийг террорист бүлэг гэж тодорхойлсон. Тэгээ зарлцсан юм. Зарлцсан. Тиймдэж 2023 оны ихээр олон улс энэ Пригожиныг дайны гэмт хэрэгтэн гэж үзсэн. Тиймээс баригдсан тохиолдолд гимзэм үүрүүлэхийг шаардсан мэдээлэл хийж байгаа. Одоо Путин нарт наадах чинь террорист, наадах болиулаач гэдэг. Вагнерийн цэргүүдийн энэ ажиллагаа ингээд улам тэлээд шүү дээ. Үүний хамт Евгений Пригожины нэр нөлөөч гэсэн мэдээж өсөж байгаа. Гэхдээ Пригожин олон нийтэд өөрийгөө Вагнер групптэй ямар ч холбоогүй гэж тухайн үед мэдэгдээлсэн. Тэгтэл 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Оросын зэвсэгт хүчин Украины нутаг руу бүрэн хүчээрээ ингээд халдсан өдөр шүү дээ. Ингэж халдан довтсноор Украины зөрчил тэмцэл дайн болон хувирсан. Пригожин ч яг энэ үеэс нууж хаах юмгүй болоод нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан гэдэг нэрээр Украинд бүр цэргийн хувцастай үзэгдэж эхэлсэн. Ингээд 2022 оны 9 дугаар сард тэр анх удаа яг албан мэдээлэл хийж Донбаст Орос иргэдийг хомроглон устгаж байгаа явдлыг таслан зогсоохоор
2014 онд Вагнер группийг би байгуулсан юм а гэж зарласан. Одоо нөгөө муухай худал хуурмаг пропаганда хийж эхэлж байна. Энэ үед Вагнерын байнгын цэргүүд болон хөлсний цэргийн тоо нийлээд хэд болсон байсан гэж 50,000 тавсан. Тийм үү? Юу Энэ бүр хитрхи том болсон баз. Ингээд Вагнер групп зүгээрс нэг хөлсний гэрээний цэргүүд нийлүүлдэг хувийн компани төдий биш болсон. Харин Оросын зэвсэгт хүчний нэгэн тусгай отрядчиг болж өрсөн. Тийм ээ. Орос Украины дайны хамгийн том тулаан болж үлдсэн Бахмутын төлөөх байлдаан гэж байгаа. Тэр байлдаанд Вагнерын цэргүүд оройлон оролцсон. Тэр олон хөлсний цэргийг гэхдээ Вагнер групп яг хаанаас бүрдүүлж байвэг энэ хамгийн шившигтэй хэсэг нэ. Би нөгөө Владимирт их дургуурж ашигласан. Вагнерын цэргүүдийн тоо 2022 оны сүүлч 2023 оны ихээр бүр огцон өссөн ба. Тэр нь Пригожины сэтсэн цэрэг татлахын нэгэн шинэ арга барилтай холбоотой. Хэдийгээр Оросын айран болохоор уламжлалт аргаараа шинэ цэрэг татсан хിവэрэ байсан ч гэсэн Украинд тулдах тэр хүн хүч шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байсан. Тийм болохоор Пригожин Путинтэй нэг юм тохироод Путин тэрэн дэмц. Тэр нь юу вэ? Хоригдлуудыг татгаар шийдсэн. Маш аимшигт. Тэгтээ зүгээр хоригдлууд биш. Яг цэргийн алба хаасан. Ноцтой гэмт хэрэгүүлсэн. Бүр насаараа хоригдох ялтай жинхэнэ хүнд гаруудыг татчих гэлсэн. Шоронгоос нь сулж гэлсэн. Тэгээд Вагнер групп руу энэ эсвэлж эхэлж. Пригожин өөрөө нэг олон жил орон шоронд амьдсан болохоор ямархуу ялтнууд сайн цэрэг болохыг мэдж мэдээж. Тэгээд Украинд 6 сар тулсны хариуд тэдгээр ялтнууд ялаа хөнгөрүүлэх юм уу бүр суллагдах тийм тохироо байсан ба шүү дээ. Энийг төрөл шийдэн шүү дээ. Тийм. Ийм бузар болж байгаа хгүй. Энэ дунд чинь хүчингийн хэрэгтэн хүүхэд алсан хулгайчуд алуурч зөндөө байгаа шүү дээ. Тэднийг сулж байгаа хгүй. Украины дайны төлөө. Пригожин бүр өөрөө сүүлдээ бүр шорон гиндангуудаар өөрөө яваад хоригдлууцтай бүр өөрөө уулзж байгаа бичлэгээ сошиал медиаар өөрөө түгээх болсон бүр нууж хаахгүй. Тийм үү. Гэхдээ энэ мэдээж Оросын нийгэмд ямар хөө асуудал үүсгэсэн тодорхой. Яа тэгэхээр Вагнер групптэй хийсэн гэрээнд дуусаад эрхчлөлтөө бас нөгөө гэмт хэрэгтнүүд чинь давтан хэрэг үйлчилсэн. Ингээд Оросын томоохон хотуудад гэмт хэргийн тоо огцом өсөж буцаад. За ингээд хүн хүч дутмаг байхад Украины дайнд цэрэг нийлүүлж өгсөн Бахмутын байлдаанд хэдэн сар бүр командлагчийн үүрэг гүйцэтгсэн зэрэг нь Пригожиныг айрам доторх армийн удирдагч болгосон гэд хэлсдэггүй. Яг хэдийн үес гэдгийг нь тодорхой мэдэх боломжгүй ч гэсэн Оросын зэвсэгт хүчин Вагнер группийг бүр хүнд техникээр хангаж эхэлж байгаа даа. Өөрөөр хэлбэл зэвсэгт хүчний мэдлийн танк, явган цэргийн байлдааны машин, хуйг тээвэрлэгч, өөрөө явж их бүү гэд өчнөө зэр зэвсгийг одоо Пригожины удирдлагаар үүрэг гүйцэтгэж байгаа нэг хөлсний цэргүүд түүний дотор хүнд гэмт хэрэгтнүүд энэ аимшигтай энэ зэвсэг техникийг хариуцаж хөдөлгөх болж байгаа. Нэг хөгийн нэг алуурчин их бууны ард байна гэж боддоо. Тэр хүнд Украины ч юм уу хаан чинь энгийн иргэн рүү буутахад эсвэл тэр Африкийн нөхдүүд рүү буутахад юм чиний тоо бодохгүй шүү дээ. Ийм аимшигтай болгосон гэсэн үг бүр. Гэхдээ Вагнерын цэргүүдэд болохоор цэргийн хүнд техник ашиглах хууль ёсны эрх нь байгаагүй. Хэдий тийм ч гэсэн өдрөөс өдөрт өснө нэмэгдэж байгаа энэ Пригожины нэр нөлөөс болоод тэгэхээр нэг зөрчил гарч таарна. Тэр нь Оросын зэвсэгт хүчин нэг талд нь. Нөгөө талд нь Украин дахь цэргийн тусгай ажиллагааныхын дотор одоо энэ нөгөө үүрэг гүйцэтгэж Вагнер групп энэ хоёрын хүчний тэнцвэр алдагдах нь ердөө цаг хугацааны асуудал болж хуурж байгаа. За ингээ одоо харахад Вагнер групп болон Оросын айрам хоёрын дундах анхны томоохон ан цав нь 2022 оны 10 дугаар сарын 1-нд олон нийтэд ил болж. Мэдээж ан цав байгалс улам энэ нөгөө зайн ихсэлсэн. Гэхдээ яг 10 сарын 1-нд олон нийтэд ил болж. Энэ өдөр Пригожин Оросын зэвсэгт хүчний командлагчийг бүр удирдагчдын Харьковын тулаанд ноцтой алдаа гаргасан. Шанхай хүртэх хэрэгтэй. Бүгдийг нь энэ командлагчдыг бүгдийг нь фронт руу бүр хагас автоматуудаа хөл нүсгээ явуулбал таарна энэ дайш тавьшилсан бичлэгээ цацж эхэлж байгаа. Одоо энэ хинч дийлдэхгүй болж эхэлж байгаа өөрөө юм байна. Тэр зөвхөн цэрэг армийнхныг буруутгах зогсоог Оросын парламент буюу Думын гишүүдийг хүртэл хинч хэрэггүй амьдтын зэрэгээр одоо дуудаж эхэлж байна. Харин 23 оны 2 дугаар сараас байдал бүрч хурцсан. Нөгөө Бахмутын төлөө хүндгэн тулаа үргэлжлэсээр байгаа шүү дээ. Тэгэхэд
айрмаас нөөц хангалттай нийлүүлэхгүй байна гэд тэгэд гомдолж. Тэгэхдээ Пригожин Оросын дээд албаныхныг тэр дундаа одоо батлан хамгаалах яамыг буруутгаж гэлээ. За түүний хил ам бүр улам хурцолоод одоо манай нөгөө лайвчжиг 2 дугаар сарын 20-ны өдөр цацсан бичлэгтээ бүр батлан хамгаалахын сайд нөгөө шойгоо штэ тэрний гэр бүл рүү бүр дайрсан ба. Хүүхдүүд чинь алтан тавгнаас хооллож ундалж байна. Ноход чинь Дубайд амар зугаалж байхад энд Франц дээр Орос зэргүүд өгч байна гэдэг. Одоо нөгөө бүр аимшигт ойрлж хашгицсан. Хашиж эхэлж байгаа. Хүний нэр дуртаад. За үүнийхэн дараагаас бүр ойрхон хийсэн бичлэгтээ бүр харааж зүгх нь бүр хэвийн болж ирсэн. За ингээ Путиний тоож ингэж хэдхэн сарын дотор хувийн цэргийн компанитай төр зэсэгтээ үнж тэр бомтон байсан бол одоо Украин дахь цэргийн тусгай ажиллагааны баатар олон нийтэд фронтын нөхцөл байдлыг боддоор нийлчлэн харуулсан популист баатар шүгэл үлээгчийн дүртэй болгон тэр. Тухайн үед би даасан ажиглагч гэж байгаа. Тэдний хийсэн гих зарим нэг санал асуулгын дүн байгаа байхгүй юу? Хэрв тэр дүнд хэрвээ итгэж болох юм ба шүү. Оросын иргэд цэргийн туслах ажиллагааны ганц амжилт болох Бахмутыг илсэн явдлыг зөвхөн Пригожины гавья гэж үзсэн гэдэг санал асуулгын дүн гарч. Ингээд 2023 оны 6 дугаар сар гарахтаа зэрэгцээд Пригожины хил ам бүр дийлдэх байсан. Орос оронд өөр нэг ч хүний хэлж ирч чадахгүй, одоо хүртэл чадахгүй байгаа зүйлсийн талаар ганцхан тэрэл зориглын ам нээж байгаа юм шиг санагддаг байсан. Гэтэл 6 дугаар сарын дундор Оросын холбооны улсын зэвсэгт хүчин Вагнер группийг албан ёсоор өөрсдөө хамтын ажиллагааны гэрээ байгуул. Гэрээ 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ гэж шууд үүрэг даалгуулсан. Энэ юу гэсэн үг гэхээр товчондоо Вагнерын цэргүүд одоо Оросын армиас ангид тустай биш шүү. Пригожин ирэх мэдлэлтэй бишээ гэж санал өгч. Тэгсэн Пригожин албан гэрээ байгуулахаас татгалцсанаар барахгүй Шойгуг батлан хамгаалах ямыг удирдах ямар ч чадваргүй гэж мэдгэж. Ингээд мөнөөхөн зэвсэг туслахаа 6 дугаар сарын 23-ны өдрөөс нь юм очирд. За ингээд дараа өдөр нь буюу 6 дугаар сарын 24-ний өглөө эрт цэргүүд нь командлагч Үүткийнхээ удирдлагаар Москвагийн зөв хөдөлж. Тэр үед Пригожин болохоор Ростов хотод үлдчихэ. Ростов надад оноо те. Вагнерын яг хэдэн цэрэг босгод оролцсныг нарийн мэдэх аргагүй. Орос болон барууны нууц албаныхны мэтээр за нэг 5,000-аас 8,000 цэрэг Москва руу хөдөлсөн гэж. Харин Пригожин болохоор тухайн үед батлан хамгааллын сайд, жанжин штабын дарга нартай тооцоо ботхоор өөрийнх нь тушаалыг биелүүлэхээр 25,000 цэрэг давшиж яваа гэж мэдгдсэн. Харин Путин 24-ний өглөө Пригожинтай яг зэрэг шахам мэдгэл хийсэн. Энэ бослого өдөөсөн нөхдийг бүгдийг нь урагч төрийн дайсан гэж зарлаж. Энэ хэдэн мянган нэг. Ингээд Вагнерийн хүчин Оросын зэвсэгт хүчинтэй Ростов, Москва хоёрын яг тхий дунд буюу Воронеж хотын гаднахын яг тулж. Вагнерийн цэргүүд болохоор нийт 4 хэсэг болж хөдөлсөн гэдэг. Ингээд энэ 4 хэсгээс хамгийн Москвад ойр төхөж очсон Москваас ердөө 95 км-т одоо ирсэн байна. Өөрхөн дээр ирсэн шүү дээ. Тэг өөрхөн дээр ирсэн. За хоёул хамтран ажиллаж танилцуулаад төгсгөлээ. За өнөөдрийн дугаарыг гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House хотхон ивент гэж байна. За Garden City хотхон гэж төсөл явж байгаа. 2017 оноос хойш хэрэгжиж байгаа юм байна. За яг яармагт ингээ очиж харах юм бол нэх гоё тийм байшингууд байгаа. 5 давхар. Нэх өндөр биш, нэх намхан биш. Тэгэд яг ингээ хүүхдийн тоглоомын талбай ингээ тойрцсон. Тэг яг дундаа бүр маш гоё тийм цэцэрлэг төрүүлэл шиг юмтай. Үнэхээр гоё хотхон байхгүй. За би иргэдтэй байш авах иргэдтэй нэг зүйл хэл. Өндөр байшингаас намхан хамаагүй тухтай байдаг ш. Нэр үнэхээр дуу чимээ багтай нэг гоё ингээд амар гоё дулаахан байдаг байхгүй. Харин тийм бүх юм нь ер. Би сая 13 давхар тэгээд байж шүү. Би 12 давхартайгаа. Тэгээд боломж байвал намхан байшинд л ороорой гэж хэл. Тийм тий. Амар тухтай байдаг ш. За тэгвэл юу яа Garden City House хотхон маань одоо төслөө өргөжлүүлээд шинэ байшингууд барьж байгаа юм байна. Нийт 6 га талбайд 200 айлын таун хаус бүтээн байгуулагдаж байгаа. За таун хаус гэхээр бүр жижигхэн болоод явчихлаа тий. За энэ төсөл нь орон сууцны үнээр хаусанд амьдрах боломжтой. Хүн айл бүрт эдэлбэр газартай болохоор за лагерт байгаа мэт тийм гоё дугаар амьсгалтай болох нь байна. Нэр энэ эдэлбэр газартай гэж яасан гоё. Харин тий. Дээр нь гараад гифтэд өнгөрж явах юм. Тийм шүү дээ 13 давхарт эдэлбэр газар байхгүй байна. Орцсон 70 өнгөрдөг юм бол. За түүн дэд бүтцтэй бүрэн холбогдсон учраас ашиглалтын зардал нь орон сууцтай адилхан гардаг юм байна. За хэмжээний хувьд 114-өөс 158 м2 гоё юм байна тийм ээ. За Ярмын Garden City хотхон дээр очиод загварын байрантай
танилцаад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. За 7577 7577 дугаар утсаар тэдэнтэй холбогдож болох нэ. За баярлалаа. За гоё ингээд өөр ингэсэн эдэлбэр газарт болно гэж хичнээн сайхан нэр. Тэгэлгүй байх. За ингээд Вагнерийн цэргүүд Оросын армийн хэд хэдэн нисдэг тэргийг мөн Ил-22 загварын цэргийн онгоцыг устгасан. Нийт 30 орчим цэргийн амьд хүрсэн гэдэг. Харин Пригожины талаас болохоор 2 цэрэг амь үргэцэн нэлээд хэдэн шархтаад тээврийн тавган хэрэгслийг нь энэ армийн устгасан гэдэг. Мөн Вагнерийн цэргүүдийг зогсоож чадаагүй. Пригожины төлөвлөгөөг эрт илрүүлээгүй гэдэг хэрэгээр армийн өндөр дээд албаны хэдэн хүний ажлын хүнийг ажлаас нь чөлөөсөн. Эсвэл бас тушаал бууруулсан гэдэг таамаг гэдэг. За ер нь Кремлийн зүгээс талуудын хохирлын хэмжээг өнөө хүртэл аль биесээр мэдээлэв. Үндэ яг тэг шаардлага бас байгаагүй. Учир нь Пригожины бослогч үндсэндээ 24 цаг л үргэлжлэлээ шүү дээ. Энэ хачин жигтэй явдал яг гинт ихэлсэн шиг л гинтхэн тусцсан. За тэгэхээр хаалттай хаалганы цаана чухам яг ямар гэрээ хилцээр бас нэг одоо хинч мэдгүй. Ирээдүйд л нэг юм мэдэгдэх байх. Тэ. Ясны дараа шүү дээ. Тэ. Тийш явсны дараа. Ямар тач төд удалгүй Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко гэд бас нэг хачин нөхөр өөс нэг эргүү солиод нь мэдэгдэхгүй яг үүндээ л энэ мэдэгдэл хийгээд өөрийгөө Вагнерийн босогчд болоод Оросын эрх байртын дунд энхийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэлээ гэж. За Пригожин одоо Белоруст оргинж байгаа гэж мэдгэлсэн. Олон нийтэд ил болсон мэдээлэлээс харахад Путин бослоход оролцсон Вагнерийн цэргүүдийг за зэвсгээ хаяад тэгэх юм бол одоо төрөөс урвсан, улсаас урвсан гэхгүй зэвсэг түвшний албан хаагч бол. Эсвэл Белоруст нэг төрлийн цөлөгт явуулна гэсэн болтоо. Ямар ч байсан нэг амийн өршөж. Мөн Вагнер группыг татан болгоод бүх зэр зэвсэг хүн техникийг бол хурааж авсан байна. Пригожины тэр хувийн бизнес эд хөрөнгөтэйч бас тооцоо бодсон тодорхой шүү дээ цааш. Гэтэл 7 дугаар сарын 6-ны өдөр Лукашенко Пригожиныг Белоруст биш Санкт Петербургт байгаа гэж мэдээлж. Тэгсэн чинь үнэхээр 3-7 хоногийн дараа буюу 7 сарын 28-нд Пригожин бүр Санкт Петербург хотод яасан гэж энэ хотод болж байгаа Орос Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулган тэнд оролцож байгаа зураг оруулдیں۔ Юу хийж байгаа тэр? Орос Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтанд цаа чинь Оросын төлөөлөгч болсон явж байгаа юм. Дэлхийд аяараа гайхсан. Энэ ч бүр байж боломгүй. Энэ чинь Путинтэй ингэж тэрсэлчгээд үнэхээр юу ч болоогүй юм шиг төр засгийн ийм том үйл ажиллагаан дээр гадаадын дипломат төлөөлөгчтэй гар бариад явж болно гэж юу? Олон улс энэ асуултын хариуг гэхдээ тэр дор навсан. Вагнерийн бослого дийснээс яг 2 сарын дараа бүгд ойлгосон. Тэгэхээр юу болсон бэ? Энэ чинь за 2023 оны 8 дугаар сарын 23. 28-нд энэ чинь 6 авахснаас 5 хоног юм. Орос Африкийн хамтын ажиллагааны чуулганаас онч дараа нь яг сарын дараа 8 сарын 23 шүү. Тэгэхээр Орос Африкийн хамтын ажиллагааны тэр чуулганаас хойш хаанч үзэгдээгүй нэг Вагнер групп Африк дахь үйл ажиллагаа өргөжүүлж байна гэсэн нэг утгатай ганц нэг пост сошиал медиад оруулснаас өөр сураг ажиггүй байжгаад тэгсээр нь 8 дугаар сарын 23 болохоор Пригожины амьдралын сүүлчийн өдөр болж таарж байгаа. Ингээд нөгөө яагаад энэ Пригожин ч Путинд ингэж тэрсэлчээд амьд байгаа юм болоо гэдэг хариуныг энэнгүүр мэдгэж. Яасан гэр түүний сууж явсан Empire Legacy 600 гэдэг загварын жижиг онгоц Москвагийн олон улсын Шереметьево нисэх буудлаас хөөрөд удааг байхдаа хөөрсөн цэгээсээ хойд зүгт буюу ердөө 100 хүрхгүй километрийн зайд осолцсон гэдэг мэдээг гин цацагдсан. Онгоцонд Пригожиноос гадна нөгөө Вагнер группийг хамтран үүсгэн байгуулагч Дмитрий Уткин, аюулгүй байдлын тэргүүн Валерий Чкалов, мөн Вагнерийн 2 ахмад зэрэг, Пригожины 2 бие хамгаалж гэсэн 7 зорчигч. Ингээд нисэх багийн 3 гишүүн буюу 2 нисгэгч, 1 одоо стюардс эмэгтэй ингээд нийлсэн 10 хүн явж исэн ба. Онгоц Санкт Петербургт яг газар дах байсан ч гэсэн хөөснөөс ердөө 20 минутын дараа орон нутгийн цагаар өдрийн 15 цаг 20 минутын орчимд Твер мужийн Куженкино гэдэг нэртэй жижигхэн суурингийн ойролцоо осолцсон. Гэхдээ Вагнерийн бүх томчууд яагаад нэг дор явсан юм бол? Санкт Петербург руу ямар ажиллаар явсан зэрэг асуултанд бас л өнөө хүртэл тодорхой хариулт байхгүй байгаа. Гэхдээ ирээдүйд гарч ирнэ.
ийм нэг таамаг байт. Тэднийг гэтээ зүгээр таамаг шиг маах. Бүгдийг нь газар дээр хөнөчгöd тэгээд нэг онгоцонд хийцэн байж магадгүй гэдэг бас таамаг байт. Гэхдээ Вагнерийнхны онгоц сүрсэн мэдээ цацагдсны дараах эхний хэдэн цагт онгоцонд яг Пригожин байсан үгүй юу гэдэг нь их тодорхойгүй байсан шүү дээ. Харин түүний амь үргэцэн онгоцонд явсан 10 хүнээс нэг ч хүн амьд гараагүй яг тодорхой болсны дараа онгоцыг хэн яагаад сүрүүлв гэдэг асуултыг хинж тавиг. Яаж сүрүүлв гэдгийг л бүгд сонирхсан. Яг л хэн яагаад сүрүүлв гэдэг асуултын хариулт нь дэлхийд даяар мэдж байгаа учраас энийг ярих шаардлага. Энэ асуултыг хинж тавиг. Харин яаж сүрүүлсэн юм бол? Онгоцыг дотроос нь дэлбэсэн юм болов уу? Эсвэл нэг үгээр онгоцонд бөмбөг байрлуулсан болов уу гэдэг ч юм уу те. Энэ таамаг хамгийн их яригдсан байна. Онгоцны хэсгүүд нь нийт энэ чинь яг энэ таамаг хүчтэй гэхээр онгоцны хэсгүүд нийт 3 км-ийн радиус цэцэгцсэн баг. Маш гол. Радиус нь 3 км хэрч. Мөн энгийн иргэдийн бичиж авсныг бичлэгүүд байгаа шүү дээ. Энчээс харах юм бол онгоц ердийн нэг техникийг саадалч юм уу, нисгчийн буруу асуулт сүрээгүй нүгээс харагдаж. За ингэсэн Путин мэдээж тэр дороо мэдээлэл хийсэн. Амь үргэдэгсдийн ар гэрийнхэнд имэйл илэрхийлж. Тэгвэл Пригожиныг болохоор чадварлаг бизнесмен байсан. Гэхдээ амьдралдаа их ноцтой алдаа гаргасан гэж хэлдэг. Тэр үгэн дээр. Тэр нь ямар алдаа болохыг бүгдээрээ мэдж байгаа шүү дээ дэлхийн дээр. Оросын албаныхан осол болсноос сар ахсын дараа мэдээлэл хийсэн. Тэгвэл онгоцонд явсан хүмүүс болохоор ариг согтууруулганда хар тамхи тээж явсан юм байна. Бас зэр зэвсэг маш ихийг авч явсан юм байна. Тэгсэн гар бөмбөг нислэг дунд нь дэлбрээд тэгээд тесэрсэн юм байна гэдэг мэдээлэл хийж. За энд нь тэгээд дэлхийн нийт итгэсэн тий. Мөн Пригожины ажлын өрөөс нь элдв юм олж эхэлж байгаа. 10 тэрбум рублийг биллионер олж байгаа. Мөн 5 кг кокаин олж байгаа. За ингээд энэ амь үргэцсэн хүмүүс чи өөртөө л буруутай байсан байна гэдэг нөгөө хийж татсан юм а хийж. За ингээд 62 наснда онгоцны цонхоор унсан гэдэг юм хот юу гэдэг. Евгений Пригожиныг төрлөх Санкт Петербург хотод нь аавынхан дэргэд оршуулсан. Өөрхөө. Яг энэ хэсэг нь энэ ч хүн юм байна тийм хөрх. За хамгийн сүүлийн мэдээгээр Пригожинд өнөөхөр үнэн чивэрүүлсэн Вагнерын нэг 200 гаруй цэрэг байт юм байна. Тэрийг нь одоо энэ жил 27 настай хүү Павел нь удирдах гинэ. Харин Вагнер группийн нэг Африкт үүрэг гүйцэтгэж байгаа нэг салаа анги салаад байгаа шүү дээ. Тэднийг 2024 оны ихээр Африкийн корпус гэдэг нэртэй болгосон юм байна. Тэгээд Оросын баталгаа малгай яамны яг шууд мэдлэлд одоо шилжчихсэн. За ингээд өнөөдрийн эврэн ургасан Путин шиг гэдэг нэвтрүүлэг дуслаа да. За баярлалаа. Зөв гарч байна. Тийм байна. Би ч Путины тоогооч их болов гэсэн бас тоогооч эдэлбэглээ байдаг та тий. За баярлалаа занда. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг гайхалтай амьдралын үргэлжлэл Garden City House утхан болон аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр замаг 83.3 107 стилгэний од мөндөр ажгаар хүрч байгаа. Хүрлээ. За Монгол Цмын өнөөдөр ялах болтугай. За баярлалаа. За баяр. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.